Өглөөний мэндийг өргөзөгчтэй ажлын хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар та бүхэнд яг одоо хүрч байна. Тэгэхээр манай өнөөдрийн хөтөлбөрөөр та бүхэнд олон улсын хөрөнгөний зах зээлтэй холбоотой болон технологийн салбартай холбоотой мэдээллүүдийг хүргэх болно. Тэгэхээр анхаарах хэлгийн хөдөлгөөний хэсгийн хамгийн ихний онцлог мэдээ бол холбооны нөөцийн банкны бодлогын хүүтэй одоо шийдвэртэй холбоотой мэдээлэл байгаа. Тэгэхээр холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 3.5-аас 375% дээр хэвээр байхаар үлдээлээ. За тэгээ үүнтэй холбоотойгоор бас шинэ одоо удирдагчтай болж байгаа талаарх мэдээлэл бол ялцчихгүй одоо анхаарал татж байна. За тодорхойлбол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын холбооны нөөцийн сангийн дараагийн тэргүүнээр нэрлсэн байгаа Кевин Walsh за батламжлах үйл явцгаа бас нэгэн чухал сайдыг бол амжилттай давж гарлаа гэсэн мэдээлэл гарсан байна. За Америк нэгдсэн улсын Сенатын банкны хороо 13.1 харьцаатай саналаар Кевин Walsh-ыг дэмжиж за түүний нэрийг Сенатын нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон байгаа. За санал хураалт нь амын хаяалаар за явагдсан байгаа. Буюу одоо бүх найрамдагчид дэмжиж зарчсан амын эсэргүүцсэн ийм байдалтай байгаа. За өмнө нь Хойд Каролина мужийн сенатор за Том Тиллис одоогийн дарга за Жером Паул холбогдох эрүүгийн мөрдөн байцаалтыг Төв банкны хараад бус байцаал илгээж байна гэж үзсэн Кевин Walsh эсэргүүцэж байсан. За харин хууль зүйн яам бол уг мөрдөн байцаалтыг зогсоосноор тэрээр нэр дэвшигч одоо дэмжгээр болсон байр суурь илэрхийлсэн байдалтай байсан. За мөн одоогийн дарга Жером Паулын бүрэн эрх за 5 дугаар сарын 15-нд дуусгар болно. За гэхдээ тэрээр дараагийн одоо дарга одоо батламжтай за төр ажиллаж болохоос гадна за 2028 он хүртэл Төв банкны удирдах зөвлөлийн гишүүнээр үлдэх боломжтой ийм нөхцөл байдалтай. Тэгэхээр үргэлжлүүлэн асуухад ер нь цаашид яах вэ? За шинэ удирдагч Кевин Walsh-ийн хувьд ер нь ямар бодлого баримталж яаж ажиллахаар байна? Тэгэхээр яг Кевин Walsh-ийн хувьд ярих юм бол 2008 оны санхүүгийн хямралаараа өөрийнх нь яг авч хэрэгжүүлдэг байсан тэрхүү одоо бодлогууд нь бол одоо үргэлжлэнэ гэдэг нь бол одоо тодорхойлогдож байна. За тэр нь юу юм гэхээр илүү хавкш буюу илүү одоо тийм мөнгөний хатуу бодлого руу бол чиглэнэ гэж бол үзэж байгаа. Гэсэн хэдий ч яг Кевин Walsh-ийн хувьд өнөөгийн одоо нөхцөлийг харах юм бол за мөнгөний хатуу бодлого дээр нэмэх нь зөвхөн яг одоогийн явж байгаа interest rate буюу бодлогын хүүг доош нь буулгах боловч илүү одоо Төв банкны энэхүү баланс шийт гэж хэлдэг. Өрийн одоо хэрэгслийг бол хэрэгжүүлэхгүй гэж ер нь бол шийдэж явах шиг байна. Тэгэхээр одоо энэ нөхцөлийг харах юм бол Кевин Walsh цаашдаа бол зах зээлийг илүү холимог системээр авч явах боломжтой гэдэг дээр бол хөрөнгө оруулагчид болон за эдийн засгчид бол илүү санал нэгтэй байх шиг байна. Тэгэхээр Кевин Walsh-ийн хүү баримтлах одоо цаашд нөхцөл нь бол одоо зах зээлийг илүү одоо тэлэх одоо ийм нөхцөл рүү бол бас шилжих болов уу гэж бол харж байна. За үүнээс гадна өчигдөр шүн болсон одоо энэ хүү яг бодлогын хүүгийн шийдвэртэй холбоотой мэдээллүүдийг хүргэх юм бол 3.5-аас 375 дээр хадгална гэдэг одоо байр суурь бол ерөнхийдөө өмнөх өдрүүдэд тодорхой болчихсон буюу 100% байсан. За гэсэн хэдий ч ойролт орондын асуудалтай холбоотойгоор бол цаашдаа яг энэхүү одоо Төв банкнаас гаргаж байгаа бодлого бол цаашдаа бол бас илүү өсөх хандлага руугаа явах боломжтой гэдгийг бол бас Төв банкнаас бол мэдээлж байгаа. За энэ нь бол яг юун дээр тодорхой болсон гэхээр шөнө 2 цаг 30 минутаас болсон энэхүү одоо Төв банкны одоо хэвлэлийн баг хурал дээрээс бол илүү тодорхой болж байна. За үүн дээр бас нэгэн зүйлийг ер нь хөрөнгө оруулагчид болон за эдийн засгчдаа хүлээжсэн. За тэр нь юу юм гэхээр Төв банк бол цаашдаа 375-аас илүү дээш өсөх үү гэдэг нэгдүгээр асуудлыг ярьж байсан. За хоёрт нь бол Жером Паул эргээд яг энэхүү албандаа үлдэх үү гэдэг асуудал бол сонирхолтой байсан гэсэн үг. За ингээд ер нь бол цаашдаа өөрийнхөө яг энэхүү захирлуудын зөвлөлд үлдэх боломжтой байгаа талаараа Жером Паул мэдээсний дараагаар бол хөрөнгөний зах зээл дээр бас нэлээдгүй өсөлт орсон буюу за ямар ч гэсэн зах зээл нээгдснээс хойш унсан байсан тэрхүү одоо гэпийг эргүүлж нөхсөн ийм нөхцөлтэй байна. Тэгэхээр тэг 100-ны 2%-аар бол S&P 500 индекс жишээ өчигдрийн байдлаар бол унсан болоод үдээс хойш 2 цаг 30 минутаас хойшоогоо бол эргээд тэг 100-ны 41%-аар өссөн буюу маш хүчтэй өсөлтийг бол бас эргээд орсон нөхцөлийг бол харж болно. За ойролт орондын асуудалтай холбоотойгоор газрын сүнсний үнэлгээ бас эргээд өсөж байгаа энэ цаг үед бол харцангуй бас хөрөнгөний зах зээлүүд бол буюу equity market дээр бол илүү уналт орж ирэх боломжтой гэж хүлээжсэн болов Жером Паулын хүү ярьсан санаанаас одоо ахуулаад бол ер нь хөрөнгөний зах зээл бол эргээд өссөн гэдэг ийм нөхцөлийг бол харж болохоор байна. Тэгэхээр ямар ч үсэн Кевин Walsh бол одоо холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч болоход бол нэг алхам ойртлоо. Тэгэхээр дараагийн онцлог сэдэв бол ОПЕК-тэй холбоотой байгаа. За илүү тодруулах юм бол Арабын нэгдсэн Эмират улс
одоо ОПЕК-аас гарч байгаа юм шийдвэр гаргасан байгаа. За тус улс бол 60 орчим жил гишүүнээр ажилласны эцэст ийм шийдвэр гаргасан нь бол дэлхийн эрчим хүчний зах зээл бас томоохон өөрчлөлт авчрахаар ийм үйл явдал бодлоо гэж харж байна. За шийдвэрийн шалтгаан болон зорилгыг маш товчхон ярьж өгье. За мэдээж нэгдүгээр үндэсний эрх шиг. За Арабын нэгдсэн Эмират улсын эрчим хүчний яамнаас гаргасан мэдээлэл энэхүү шийдвэр нь за улс орны урт хугацааны стратегийн бол эдийн засгийн алсын хараат нээдэж байгааг онцлсан байгаа. За мөн ОПЕК-ийн олборлолтын хязгаарлалтаас гарснаар за Арабын нэгдсэн Эмират улс зах зээлийн динамикт илүү уян хатан хариу үйлдэл үзүүлэх. За эрчим хүчний шинэ эрен үед яг өөрийн нөөц болцоогоо бүрэн дүр ашиглах юм боломжтой болж байгаа гэж харж байгаа. За мөн эрчим хүчний сайд Сухайл Ал-Мазуригийн хэлснээр бол за энэ бол бодлогын шийдвэр бөгөөд ямар нэгэн өөр улстай. За тэр дундаа Сауди Арабтай ямар ч тийм холбоогүй гаргасан яг юм зөвлөлдөөгүй гаргасан ийм шийдвэрээ гэдгийг бол онцолж исэн. За эрчим хүчний сайдын тайлбарыг баг зэрэг тодруулах юм бол за бусад үйлдвэрлэгч орнуудад болон за тусны үүнд хамгийн баг нөлөө үзүүлэх зөв цагийг сонгож энэхүү шийдвэрийг гаргасан гэж байгаа. За мөн энэхүү шийдвэр нь Сауди Араб тэргүүтээ за бусад гишүүн орнуудтай ямар нэгэн зөрчил үүсгэсэнтэй холбоогүй. За Сауди Арабын манлайлалыг өндрөөр үнэлж хүндэтгэж байгаа илэрхийлсэн байгаа. За ОПЕК-ийн тухай тэгвэл 1960 онд байгуулагдаж за Арабын нэгдсэн байгуулагдаж байсан. За Арабын нэгдсэн Эмират улсыг гарсны дараа Иран, Ирак, Кувейт, Сауди Араб, Венесуэл зэрэг 11 гишүүн оронтой болж үлдэхээр байгаа. Тэгэхээр Нёгоос асуухад ер нь ОПЕК цаашид яах вэ? Одоо Арабын нэгдсэн Эмират улс ингээ гарчвал ер нь нөхцөл байдал хаашаа ярих вэ? Хэлгүй яах вэ? Тэгэхээр дээрээсээ одоо 3 дахь том нийлүүлэгч орон ОПЕК-ийн холбооноос гарна гэдэг одоо санаа гарсны араас бол мэдээж хөрөнгөний зах зээлүүд дээр бас томоохон өөрчлөлтүүд орлоо. За энэ ер нь бол юутай холбоотой юм гэхээр 1967 онд одоо Сауди Арабтай одоо ер нь бол хамтдаа Эмират бол нэлийн одоо тэргүүлж явжсан. За гэсэн хэдий ч бол яг одоо энэ хүн нийлүүлэлтийн сүлжээнийхээ одоо тоо хэмжээн дээр бол хоёр орн бол хоорондоо асуудалтай байсан гэж ойлгож болно. За Арабын нэгдсэн Эмират улсын хувьд бол одоогийн байдлаар бол өдөрт 3 сая баррелийг бол нийлүүлдэг бол за яг өөрийнх нь хүчин чадал нь бол ойролцоогоор 4.2 гэж одоо тооцоолж байгаа юм байна. Тэгэхээр энэ цаашдаа 27 он гэхэд 5 сая баррел хүрэх одоо үндсэн нөхцөл байсан учраас за ер нь бол ОПЕК-оос илүү хязгаарлалт хийсэнтэй бол одоо Арабын нэгдсэн Эмират улс бол нэлийн одоо дургүй байна хандсан гэж ойлгож байна. Тэгэхээр энэ ерөөсөө нэг одоо өдрийн дотор ч юм гарсан шийдвэр биш. Сүүлийн үед яваад исэн одоо үндсэн гол асуудлын нэг юм байгаа. За ингээд үндсэн гол нийлүүлэгч болох Сауди Арабтай одоо яг үүн дээр бол зөрчилдөөн үүсснээс болж ерөнхийдөө өнөөдрийн одоо энэ нөхцөлийг бол бүрдлээ гэж бол харж болохоор байна. За үүн дээр нь бас Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бас өөрийнхөө санааг хэлээд авлаа. За Арабын нэгдсэн Эмират улс бол яг энэхүү шийдвэрийг гаргаж байгаа нь маш ухаалаг шийдвэр болж байна. Яг одоогийн энэ нөхцөл дээр бол өөрсдөө нийлүүлэгч тусдаа байх нь бол илүү давуу талыг бүрдүүлнэ гэж бол одоо тэрээр тодорхойлж ирсэн. За Эмиратын ерөнхийлөгч Заед Аль-Нахяныг бол одоо маш одоо ухаалаг хүн юм а гэж хүртэл одоо бас олон нийтийн мэдээллийн хэрэгслэр бас мэдээлсэн байж байгаа. Тэгэхээр эндээс харахад бол ерөнхийдөө Америк нэгдсэн улсын өөрсдийн бас яг энэхүү эрчим хүчний салбар тэр дундаа газрын тос нийлүүлэх салбарт одоо илүү их сонирхолтой байгаа гэдг нь бол одоо энэ хүн нөхцлөөс бол харагдаж байгаа шиг байна. За магадгүй явандаа одоо ОПЕК-ийн эсрэг бол бас тодорхой хэмжээний нэгдлүүд бас үүсхийг бол үүсэхгүй. Тийм учраас олон улсын шинжээчд болохоор яг энэ зах зээл бол одоо урд нь ОПЕК-ээс хамааралтай байдаг гэсэн бол илүү одоо дэлхийн дахины асуудал боллоо гэж бол нийлүүлэлтийн талаас нь бол тодорхойлж байна. Тэгэхээр шинжээчдүүд бол цаашдаа энэ бол одоо зах зээлийг илүү одоо үнийг нь буулгах үндсэн гол нөхцөл байж болох юм а гэдэг тал дээр бол санал нэгтэй байх шиг байна. Тэгэхээр ажлын төлбөр маань дараагийн хэсэг буюу онцлог зочны хэсгээр туудахгүй үргэлжлэх гэж байна. За Нью-Йорк хотын олсон хөрөнгө оруулалтын форумын талаар бид дараагийн хэсэгт ярилцах болно. Манай хөтөлбөртэй хамт байгаарай. Үзэгч та бүхэн макро эдийн засаг болон хөрөнгө оруулалтын зах зээлтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл авах зүйл манай ажлын төлбөртэй хамт байгаарай. Тэгэхээр бид яг одоо онцлог зочны хэсгээр үргэлжлэх гэж байна. За энэ сард Нью-Йорк хотын Монголын хөрөнгө оруулалтын форум 3 дахь жилдээ зохион байгуулагдсан байгаа. За уг арга хэмжээг зохион байгуулагч Markets Mongolia-гийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Зол Баяртай ярилцахаар бид түүнийг студид урьж оролцуулаад байна. Өглөөний мэнд төргий. Манай студид тавтай морил. Тэгэхээр за Нью-Йоркоос ер нь ямар богцтой ирв? Бас арга хэмжээ ямар болж өнгөрөв? Энэ талаар хоёлаа яриа эхлүүлъя. За тийм сая өөрөө хэлсэн 3 дахь жилдээ дараалсан яг жил болгон 4 сард бид Нью-Йоркийн хөрөнгө оруулалтын форум зохион байгуулдаг. 4 сард хийж байгаа нь болохоор
Дэлхийн банк олон улсын валютын сангийн хаврын уулзалт 4 сар жил болгон болдог. Тэгэхээр яг тухайн хаврын уулзалтын араас салгууллаа бид нар Нью-Йоркт хөнгө оролтын форум хийдэг. Тэгээд аливаа зүйлийг тогтмол хийж одоо жил болгон хийхээр цар хүрэн л өгждөм байх гэдэг бол энэ жил ялангуяа сайн мэдэрлээ. Тэгээд энэ жилийн ивентийн онцлог бол илүү эрчим хүчний шилжилт, критик минерал, за тэгээд Монголын бондуудын талаар бид нар онцолж хэрэгжсэн байна. Тэгэхээр Монгол улсын эдийн засаг бас 2025 онд 6.8% өссөн байгаа. Тэгээд сүүлийн 12 сарын хугацаанд буюу жилийн хугацаанд зээлжих зэрэглэл одоо 3 удаа шатагсан байгаа. За энэ эерэг үзүүлэлтүүд ер нь олон улсын одоо хөрөнгө оруулагчдын анхаарлыг яаж татж чинь, ер нь хандлага нь яаж өөрчлөгдөж байна энэ тал дээр. Тийм энэ одоо манай одоо би санд 2 жилийн анх удаа хөрөнгө оруулалтын форум хийж хахад бид нар зээлжих зэрэглэлийн агентлагуудтай Нью-Йоркт уулзалт хийгээл явж ирсэн. Түүнээс хойш ингээд 2 удаа дараалал өсчөөд байгаа бас нэлээд сайнны тохио. За шууд бондын зах зээл дээр бол энэ шууд нөлөөлдөг. Манай олон улс гаргаж байгаа одоо засгийн болон компаниудын бондын одоо үн ханшилаа баг гарахтай илүү бага зардлаар одоо санхүүжил босох боломж гарна. Эргээд тэр нь бол Монгол улс өөрөө бага зардалтай санхүүжил босох. Цаашлаад нөгөө бидний байнгын яриад зээлийн хөв буурах гол одоо их өсөр болох боломжтой. Тэр нь ч одоо бас болж байгаа. Тэгээд энэ өрөөнд гэсэн хөрөнгө оруулалтын форумууд дийн одоо ач холбогдол бол тэндээ байгаа. Яагаад тэгэхээр бид нэр олон улсад одоо нөгөө өөрсдийнхөө байр суурийг одоо бий болгоод хөрөнгө оруулалт ихтгэл үнэмшлийг нэмэгдүүлээ. За дээрээс нь яг ялангуяа бондын зах зээл дээр бондын арилжааны идэвхийг одоо эрэлтийг нэмэгдүүлэх одоо гол одоо манай хөрөнгө оруулалтын форумын үр дүн болвол бондын арилжаачид болон бондын хөрөнгө оруулагч нарын илүү их олноор Монголын бондыг сонирхлыг нэмэгдүүлдэг. Энэ хүрээндээ нөгөө эрэлт нь нэмэгдэхээр дагаад үнэ нь бас буурдаг. Тэгэхээр бас 3 дахь жилдээ зохион байгуулсан учраас ингээд өмнөх он жилүүдтэй харьцуулах гарч ирж байгаа гэж бодож байна. Ер нь улс орнууд яг гадаадын хөрөнгө оруулалтын одоо төлөө хэрхэн өрсөлдөж байна вэ? Энэ яаж ажиллагдаж байна? Тэгээ энэ бол маш тодорхой. Ялангуяа бид нар Нью-Йорк хотод очихоор тэр бол маш тодорхой харагдав. Яг Нью-Йорк хот бол яг Монгол Америкийн харилцаа нэлээд тийм гүнзгий биш те бид гадаад худалдаа хөрөнгө оруулалт тийм их байдгүй ч гэсэн Нью-Йорк хот бол дэлхийн санхүүгийн төв хөрөнгө оруулалтын төв. За Нью-Йоркт л одоо хамаг том мөнгө хэрэгжилж байдаг. Тэр хүрээндээ дэлхийн бүхэл улс орнууд Нью-Йоркт одоо өөрсдийн гэсэн орон зайг үүсгэхээр одоо байнга л хичээж ажиллаж байдаг. За тэгээ одоо манай хөрөнгө оруулалтын форум бол одоо зөвхөн бид нэр Монгол хийгээд байгаа биш. Одоо хамгийн ойрын жишээ нь бол Төв Азийн орнууд Казахстан, Узбекистан байнгын Нью-Йоркт энэ зүүн хөрөнгө оруулалтын форум хийдэг. Яг л саяны жишээ бол манай Нью-Йоркт болсон ивенттэй яг давхцаад Казахстан улсын хөрөнгө оруулалтын форум бол хамт яг зэрэг болж исэн. Тэр бол жишээ нь Citibank зохион байгуулад буюу одоо Citibank Казахстан үйл ажиллагаа явуулдаг учраас Нью-Йоркт зохион байгуулах учраас жишээтэй. За өмнөх 7 хоногт нь Узбекистан өөрийнхөө одоо хөрөнгө оруулалтын ивентийг Нью-Йорк болон Бостон хотуудад хийгээ явж байгаа жишээтэй. Тэгэхээр одоо ялангуяа энэ Трампын засаг захиргааны хүрээнд одоо Америкийн хөрөнгө оруулалтыг татахын тулд улс орнууд илүү их хичээж чармааж ажилладаг болж байна. Трампын одоо America First буюу Америк нэгдүгээр гэдэг бодлогын хүрээнд улс орнууд ихсээр энэ бодлогын хүрээнд өөрсдийнхөө бодлого стратегитэйгээр бас нэлээд идэвхтэй ажиллаж байна. Энэ гол ялгаа нь бол бусад улс орнууд засгийн газар нь төрийнх нь өөрсдөө тиймэрхүү ивент арга хэмжээг явдаг бол манай хувьд бол манай компани санаачлаад хувийн хвшлэн санаачлаад хувийн хвшлэн бүх санхүүжил зардлаа гаргаад тэгээд мэдээж төлөвлөсөн оролцоогоо хангаад тэгээд ингээд санаачлах гараа явж байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд бас зөвхөн түүхийд экспортлогч бас гадна экспортлогч үйлдвэрлэж болох зорилт тавьж бас 9.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай 6 аж үйлдвэрийн одоо парк хэмжлийг танилцуулсан байна. Тэгэхээр эдгээр төслүүдэд бас стратегийн хөрөнгө татахын тулд бас танай одоо үүрэг үүсгэж байгаа. Одоо ямар үүрэг үүсгэж байгаа талаар. За тийм 3 жил дараалал явсны үсэд яхаа бид нар бас нэг зорилго нь бид нар ч бас зөвхөн Хятад Оросоос хамааралтай биш бусад 3 дахь төслүүдээс хөрөнгө оруулалт авдаг бай. Ялангуяа өөрсдөө стратегийн ач холбогдолтой салбарууд дээр одоо бид нар уран дээр жишээ нь Баядрах энержи Франц хөрөнгө оруулалтыг авч чадсантай адилхан Америк ч гэсэн томоохон хөрөнгө оруулалтыг авч ирэх нь өөрөө урт хугацааны Монголын одоо эдийн засгийн одоо аюулгүй байдал тусгаар тогтнол одоо хараат тус байдал хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ хүрээнд идэвхтэй ажиллаж байгаа. За манай Нью-Йоркийн саяны форумын үед бол 2 асуудал яригдлаа. 2 бодитод ажилтай. Нэг нь бол Franklin Templeton гэдэг дэлхийн хамгийн том одоо хөрөнгө оруулагч компаниудыг 1.6
их $80 өдөртөг одоо компани байгаа Америкийн. За тэднийхэн бол Монголд хөрөнгө оруулалт, Монголын үндэсний хөрөнгө оруулалтын сан байгуулж өгөөд Монголын төрийн эмч компаниудын реформ дээр одоо оролцъё. Төрийн эмч компаниудын тодорхой хэмжээний одоо яг Үзбекистанд хийж байгаа зүйлэлтэй тодорхой хэмжээний төрийн эмч компаниуд нийлүүлээд хөрөнгө оруулалтын сан үүсгээд тэрхүү сангаараа дамжуулаад гаднаас хөрөнгө оруулалт босгож өгөөд нэмээд одоо төрийн эмч компаниудын менежментийг нь одоо сайжруулж өгөө. Буюу одоо манай толгомж байгаа хамгийн том асуудал нэг шүү дээ. Энэ бол энд ажилтны парк гэж байгаа энэ Эрдэнэс Монголтой холбоотой зөвлөрийн бус төрийн эмч компаниуд ч гэсэн орж болохоор тэгэхээр нэг юм санаачлах саналыг бол шууд тавьсан. Хоёрт нь бол Америкийн нэг эрчим хүчний компани Монголд бас ийм үйлдэл байгуулах саналаас илэрхийлээд бас яриа хэлцээрүүд ихний шатны яриануудаас явагдсан байгаа. Тэгэхээр маш үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрсөн юм шиг байна. За тэгэхээр ярилцлагаа дуусгал дараагийн хөрөнгө оруулалтын форум хизээ хаана болох товтой байгаа талаар мэдээллийг өгөөд байлаа ярилцлага өндөрлөө. Бид ерөнхийдөө бол ивентүүдийг нөгөө тогтмол хийж ижил үр дүнд төрнө гэж хардаг. Яагаад бол яг одоогоор бид нар шууд ярих юм ховор учраас гэдэг утгаараа одоо Нью-Йорк, Сингапур, Лондонд одоо 3 жил дараалал ингээд 3 жилдээ энэ жил Сингапур 11 сард хийн, Лондон 9 сард хийн. За харин энэ жилийн бас онцлог болоод бид нар Шанхайд анх удаа энэ сарын дараа вэ 5 сарын 27-нд анхны одоо форум Шанхайд хийж байгаа. Мэдээж бид нар одоо Хятадыг үгүйсгээд Хятад улстай одоо хамгийн том манай түнш бол Хятад улс. Тэгэхээр бид нэр харин илүү урагшаага буюу Шанхай хавийн Хятад компаниуд хөрөнгө оруулагч нартай илүү одоо дараагийн түвшинд гарсан одоо хамтын ажиллагаа эхлүүлэх ёстой гэдэг одоо бидний байр суурь байгаа. Өөрөөр хэлбэл одоо бидний одоогийн асуудал байгаа чинь ил тод хамтын ажиллагаа гэж ярьж байгаа тийм. Тэгэхээр илүү Хятадын урагшаага явж иж бид нар илүү Хятадын томоохон компаниуд дээрэс нь Хятадаас одоо цэвэр мөнгийг Монголд оруулж хөрөнгө оруулалтыг оруулж ирэх буюу хөрөнгөний зах зээл толгуурлан санхүүжилтийг татж ирэх боломжууд дээрэс нь бид нэрс Huawei компанитай хамтарч ажиллаж байгаа. Дээрэс нь одоо нөгөө сүүлийн үеийн технологиудыг Монголын одоо уул уурхай эрчим хүчний салбарт одоо нэвтрүүлэх. Тэгээ энэхүү хүрээндээ бид нэр фэнтэй бас хомоогуулах гад нэлээд ажилд орцсон явж байна. Тэгэхээр та бүхний цааш төлөвлөж байгаа бүх ажилд амжилт хүсье. За бас арга хэмжээ болгоно нарийн их одоо гой үр дүнгууд авчраасаа гэж хүсье. За баярлалаа. За баярлалаа. Өдөртөө манай ажлын төлбөр макро эдийн засгийн засгийн туудах гурвчлах болно. Бид Монгол банкны шийдвэрийн талаар илүү гэрнгүү мэдээллийг дараагийн хэсэгт ярих болно. Баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр бид макро эдийн засгийнхаа булангаар Монголын төв банкны буюу Монгол банкны гаргасан шийдвэрийг бас та бүхэндээ тайлбарлах гэж байна. Тэгэхээр ямар хуу шийдвэр гарсан талаар үзцгээе. Гадаад зах зээлээс 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш шинээр татсан 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн их усрын 25% тэнцэх дүн заавал байлах нөөц тооцох их усүрт хамруулах. Сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт их усүрт гадаад санхүүжилтийн эзлэх хувь өсөж, зээлийн санхүүжилтийг гадаад их усрээр нэмэгдүүлэх хандлага ажиглагдж байгаа нь санхүүжилтийн бүтцийн гадаад хамаарлыг нэмэгдүүлж байгаа юм а. Иймд гадаад их усрын бүтцийг илүү урт хугацаатай тогтвортой чиглэж шилжүүлэх валютын болон хугацааны зөрөг бууруулах зорилгоор дээрх их усрыг гадаад валютын заавал байлах нөөцийг шаардлагад хэсэгчлэн үе шаттайгаар хамруулах шийдвэр гаргалаа.
нэг талаасаа бидхэн арилжааны банкуудыг гадаад зах зээл дээрээс илүү урт хугацаатай хөрөнгө оруулалтыг урт хугацаатай зээл их усрыг бол татах боломжийг бол бий болгож байгаа. Гэт 365-аас 3 жил хүртэлх хугацааны их усрын 25 хүртэлх хувийг заавал болгох нөөцөд тооцсноор 3 жилээс дээш 3 жил нь ороод 3 жилээс дээш их усрүүдээр нь бидхэн бол Төв банк одоо арилжааны банкуудад одоо хашийн эрсдэлтээр нь бол хамтарч ажиллаад одоо swap-ing одоо тооцоол болон одоо бүх Монголд хөрвүүлж байгаа энэ арга хэрэгсэлтээр бид хүн бол дэмжлэг үзүүлнэ тийм л шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр Монгол банкнаас гаргасан шийдвэрийг илүү одоо нэмж дэлгэрүүлж тайлбарлахад бол гадаад их усүр гэж хэлж байгаа буюу гадаад улсаас татсан энэхүү мөнгөн хөрөнгөн дээр за 1 хүртэлх жил гэж байдаг. За үүнээс гадна 1-ээс 3 жил, за түүнээс гадна 3-аас 10 жил гэж одоо ерөнхийдөө үндсэн одоо гадаад их усүрийг бол ангилдаг байж байгаа. Тэгэхээр энэхүү ангилалт бол эхний 1 жилийн хугацаанд буюу 1 жилийн хугацаанд байгаа тэрхүү зээлтэй холбоотойгоор бол Монгол улсад угаасаа заавал байлгах нөөц гэдгийг бол тогтоосон байдаг. За энэ тогтоол нь бол төгрөг дээр бол 15%, за илүү валют дээр бол 19% байдаг. Тэгэхээр энэхүү шийдвэр бол 1-ээс 3 жилийн хугацаанд буюу дунд хугацааны өөрийн хэрэгсэлээр гадаад их усүрийн тодорхой хувь хэмжээг бол цаашдаа заавал байлгах нөөцөд бол хадгалах ёстой гэдэг юмцсан гол шийдвэр гэсэн үг. За энэ юу хэлж ийм гэхээр нийтдээ эхний 1 жилийн хугацаанд байдаг өөрийн хэрэгсэлээр бол 19%-ийг хадгалдаг байсан бол за 1-ээс 3 жил дээр бол энэ 19%-ийнхаа 25% буюу 475%-ийг бол цаашдаа одоо хадгалдаг болох одоо ийм нөхцөл рүү бол явж байгаа. Тэгэхээр бидэнтэй студид сэтгүүлч сувд байна. Сувдаа тэгэхээр заавал байлгах нөөц гэж юу гэдэг талаар за энэхүү одоо арга хэрэгслийг ямар одоо үед ашигладаг олон улсын ямар одоо тийм жишээ кейсүүд байгаа талаар та бидэнд мэдээлэл өгөөч. За тэгэлгүй яах вэ? Заавал байлгах нөөц гэдэг нь арилжааны банкуд иргэд болон аж ахуйн нэгжээс татан төлрүүлсэн за одоо хадгаламж буюу их усрийнхаа тодорхой хувийг Монгол банкнд ерөөдөө бэлэн мөнгө хэлбэрээр хадгалж нөөцлж байгааг хэлж байгаа. За тэгэхээр ерөөдөө заавал байлгах нөөцийн маань үндсэн гол зорилго нь болохоор за банкны системийн төлбөр түргэн гүйцэтгэх одоо чадварыг ерөөдөө хангах буюу мөнгөний нийлүүлэлтийг ерөөдөө зохицуулах гол зорилготойгоор л ажилладаг. За хэрвээ одоо заавал байлгах нөөц нь хувь хэмжээнд ерөөдөө өсөх юм бол банкуудын ерөөдөө зээл гаргах боломж нь бол хумигдаад эдийн засаг маань ерөөдөө хумигдаж мөнгөний эргэлт ерөөдөө саарж яана гэсэн үг. Харин эсвэргээрээ хэрэг бууруулах юм бол ерөөдөө банкнууд илүү зээл олох боломж нь нэмэгдснийхаа үгдээд зээл олголт нэмэгдээд одоо ерөөдөө эдийн засгийг бол идэвхжүүлдэг иймэрхүү үйл ажиллагааг бол явуулдаг. За энэхүү арга хэмжээг ерөөдөө олон улсад macro prudential capital flow management буюу одоо хөрөнгөний урсгалын макро зохистой зохицуулалт гэж бол нэрлэдэг. За ялангуяа хөгжиж буй орнууд ерөөдөө гадаад жилүүдийн савлгаанаас сэргийлэхэд тулд энэхүү арга хэмжээг бол авч ашигладаг юм байна. За тэгэхээр олон улсад Өмнөд Солонгос болон Бразил, Турк зэрэг орнууд энэхүү арга хэмжээг бол авч хэрэгжүүлжсэн. За Өмнөд Солонгос улсын хувьд 2008 оны санхүүгийн хямралын үеэр ерөөдөө Солонгосын банкуд гадаадын богино хугацаат ерөөдөө зээлээс хэд хамааралтай байснаас болоод за валютын хомсдолд бол орсон байгаа. Тэгэхээр 2011 онд Солонгосын засаг захиргаа банкуудын гадаад валютын үр төлбөрт доктортой байдлын хураамжийг ерөөдөө авч хэрэгжүүлсэн. За энэ болохоор үүний үр дүнд ерөөдөө банкуд эрсдэлтэй богино хугацаат гадаад зээлийг авахад болоод илүү урт хугацаат зээлэнд бол санхүүжилтийг бол хийдэг болсон байгаа. За мөн Бразилийн хувьд гэмэл 2011-ээс 2012 оны хооронд энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. За Бразилийн төв банк богино хугацааны дампуурлын урсгалыг хязгаарлахын тулд за одоо заавал байлгах нөөцийг бол ашигласан. Богино хугацаатай гадаадын валютын зээлдээ 60% ерөөдөө нөөцийн шаардлагат бол ногдуулжсэн байгаа. За тэгэхээр энэ нь ерөөдөө дотоодын валютын ханшиг огцон чангарахаас сэргийлж ерөөдөө гадаад өрийг бол тогтворжуулсан иймэрхүү үр дүнг бол үзүүлсэн. За харин Туркийн хувьд гэмэл 2010 оноос хойш ерөөдөө энэ арга хэмжээг бол авч хэрэгжүүлж байгаа. За төв банк нь заавал байлгах нөөцийг ерөөдөө валютын нөөцийн механизм болгон ашиглаж банкудад лира буюу одоо Туркийн мөнгөнд дэвсгэртийг нөөцийн тодорхой хэсгийг $10 эсвэл одоо алтын одоо байдлаар ерөөдөө байршуулахыг бол зөвшөөрсөн. Иймэрхүү олон улсын кейсүүд бол ажиглагдаж байна. Баярлалаа Сувда. Тэгэхээр яг энэ одоо арга хэмжээг авч хэрэгжүүлэх үндсэн гол одоо санаа нь юу юм гэхээр за эргэлтэнд байгаа мөнгөний хэмжээ бол ихэвчлэн бол гадаад их усүрээс татагдсан ийм одоо мөнгө байна гэж ойлгож болно. Тийм учраас төв банкнаас хэрэгжүүлж байгаа гол санаа нь болохоор хэтэрхий өндөр одоо гадаад их усүрийн ийм одоо мөнгөн эргэлттэй байх юм бол за тодорхой хэмжээний одоо юу н валютын одоо нөөц нэгдүгürt
шаардлагдан. За хоёрдугаарт бол валютын ханш өөрчлөгдөж байгаа үед бол Монгол хөргөн дээр бол маш томоохон асуудал гарах одоо боломж үүсэх юм байгаа. За тэр нь юу гэсэн үг юм гэхээр гадаадаас орж ирсэн тэрхүү валютын урсгал бол эргээд төгрөг болоод эдийн засагт орно. За эдийн засгаас эргээд гарахтаа буюу гадаад их усүр өөрсдийнхөө их усүрийг татах үед эргүүлээд одоо валютыг худалдаж авах үед валют өндөр ханштай болсон байх юм бол энэ өөрөө маш их хэмжээний эрсдлийг дагуулдаг. За тийм болохоор улс орнууд одоо энэ хүү арга хэмжээг бол авч хэрэгжүүлдэг. Тийм учраас Монгол банк бол 1-3 жилийн хугацаанд гадаад их усүрээр санхүүжиж байгаа одоо энэ хүү төсөл хөтөлбөрүүд за зээлүүд дээр бол илүү заавал байх ёстой нөөцийг нэмж одоо байршуулах шаардлагатай байна гэж үзсэн учраас яг одоо энэ өнөөдрийн энэ одоо шийдвэрийг гаргасан гэж ойлгож болохоор байна. Ажлын хөтөлбөр маань өнөөдрийн гарч хэсгээр үргэлжилж байна. За тэгэхээр бид хэд хэдэн онцлог мэдээллүүдийг та бүхэнд хүрэхээр бэлдсэн байгаа. За хамгийн ихний мэдээлэл бол за лифт үйлдвэрлэлийн салбар дэлхийд тэргүүлэгч за Финландийн Cowen компани өөрийн гол өрсөлдөгч болох Германы TK Elevator компаниг 29.4 тэрбум евро буюу 34.4 тэрбум доллараар худалдан авах одоо токен хэлцэл хийхээр тохиролцсон байна. За тэгэхээр энэ хүү хэлцлийн гол үзүүлэлтүүд юу байх вэ гэхээр за энэ хоёр компани бол хэрвээ нэгдэх юм бол лифт болон урсгал шатны салбар дэлхийн хамгийн том тоглогчид бий болгож за одоогийн тэргүүлэгчид бол Америкийн нэгдсэн улсын Otis болон Швейцарын Schindler компаниудыг ардаа орхихоор байгаа. За хэлцлийн нийт түн 29.4 тэрбум евро бөгөөд за үүнд одоо нөгөө одоо TK Elevator компани үр төлбөр бас багтсан байгаа. За Cowen компани бол энэ алхмаараа Европ болон Хойд Америкийн зах зээл дэх байр суурь үлэмж бэхжүүлж за үйлчилгээ болон засвар үйлчилгээний сүлжээгээ өргөжүүлэх юм боломжтой болж байгаа. За мэдээж бас ийм томоохон хоёр компани нийлнэ гэдэг бол бас баггүй одоо зөвшөөрөл болон хяналтын шаардлагыг одоо давах шаардлагатай болно гэсэн үг. За тэгэхээр монополийн эсрэг хяналт буюу салбарын шинжээчид за болон өрсөлдөгч Schindler компани зүгээс энэхүү хэлцлийг за зах зээлийн өрсөлдөөнийг баймлаа гэж үзэж байгаа учраас Европын албаны зохицуулах байгууллагуудаас маш чухал одоо хатуу шалгалт хийх төлөвтэй байгаа. За өрсөлдөгчийн байр суурь буюу Schindler компани гүйцэтгэх захирал Пауло компани энэхүү нэгдлийг зах зээлд одоо асууруулсан тулаан болно гэж одоо хүртэл тодорхойлж хэлсэн байгаа. За тэгээ монополийн эсрэг байгууллагуудад бас гомдол гаргахаа мэдэгдээд байгаа. Ялцчгүй тэгээ нэг улсын хоёр компани биш хоёр өөр улсын бас хамгийн томоохон хоёр компани учраас одоо ялцчгүй. За яагаад заавал одоо гэж гисэн асуулт мэдээж гарч ирнэ. За мэдээж TK Elevator компаниг эзэмшигч хувийн хөрөнгө оруулалтын сангууд анх тус компанийг одоо хөрөнгөний зах зээл гаргахаар буюу одоо IPO хийхээр төлөвлөж исэн ч сүүлийн үеийн зах зээлийн докторгүй байдлаар шалтгаалаад бол шууд борлуулах юм сонголтыг хийсэн байгаа. За мөн тус компаниуд саяхан Microsoft-тэй хамтран хиймэл оюун ухааны шийдлүүдийг үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн. Түүний үнэлгээг өсгөхөд нөлөөсөн байгаа. Тэгэхээр ийм юм одоо шалтгааны улмаас бол одоо зарагдах одоо болсон байна. За тэгэхээр дараагийн онцлог мэдээ. Тийм тэгэхээр яг хөрөнгөний зах зээл дээр бас одоогийн байдлаараа яг энэ технологийн компаниудын тайлангууд гарсаар байгаа. Тэгэхээр энэ технологийн компаниудын тайлантай холбоотой хөрөнгөний зах зээл дээр бас томоохон хүлээлт байсан буюу за илүү их ашигтай ажиллах юм бол одоо өсөлт орно гэсэн ийм хүлээлт байсан байгаа. За тэгсэн хэдий ч бол яг өнөөдрийн байдлаар бол яг энэ технологийн компаниудын тайлантай холбоотойгоор зах зээл дээр томоохон өсөлт бол ороогүй байна. За ялангуяа технологийн томоохон компани гэж хэлээд байгаа Microsoft компани хувьцааг бол одоо хувьцааны тайланг бол маш ихээр хүлээж илаа. Тэгэхээр Microsoft-ийн хувьд болохоор нэг хувьцаанд одоо өгөөжийн түвшин бол одоо хүлээжснээс өндөр гарсан буюу 535%-аар бол өндөр гарсан. За үүнээс гадна компани өөрөө 182%-аар бол хүлээлтээс илүү их ашигтай ажилласан боловч за өнгөрсөн одоо арилжааны өдрийн турш бол Microsoft компани хувьцааны үнэлгээ 112%-аар унсан байж байгаа жишээтэй. За үүнээс гадна Google компани бид дурдж болно. За Google компани бол харьцангуй бас томоохон ашгийг бол одоо үзүүлсэн байж байгаа. Тэгэхээр нэг хувьцаанд ашгийг харах юм бол хүлээлтээс 94%-аар давсан буюу ерөнхийдөө 2.6% дээр долларт хүлээжсэн бол 511 доллар гарснаар бол 94% өсөлтийг үзүүлсэн. Гэсэн хэдиж компанийн нэг хувьцаан дээр бол тодорхой хэмжээний өсөлт ороогүй байж байна. За энэ тэг 102%-аар л одоо өссөн ийм нөхцөлийг харж болохоор байна. За үүнээс гадна Meta компани бид дурдж болно. За Meta компани ч мөн адилхан бас яг орлогын үзүүлэлт дээр бол томоохон өсөлтийг үзүүлсэн байж байгаа. За энэ бол нэг хувьцаан дээр 6
одоо уучлаарай долларын одоо өгөөжийг өгнө гэж хүлээжсэн бол энэ нь одоо 10.44 доллар болж хүлээлтээс 56%-аар бол давсан үзүүлэлттэй. За компани ашиг бол 1.36%-аар бол өндөр болсон. За гэсэн хэдий ч мөн адилхан яг Meta компанийн хувьцаа бол 133%-аар бол унсан нөхцөлийг бол харж болохоор байна. За үүнээс гадна дараагийн томоохон технологийн компани бол Amazon компани. Amazon компани нэг хувьцаан дээр 1.6 долларын ашиг хүлээжсэн бол 278 доллартай гарснаар ерөнхийдөө 70 орчим хувиар илүү давсан үзүүлэлтийг танилцуулсан. За гэсэн хэдий ч Amazon-ы одоо яг өөрийн компани одоо орлого бол бас төдийлөн бас сайн нэмэгдэг байна. За энэ бол хүлээлтээс бол 239%-аар л өндөр гарсан байгаа. Тэгэхээр Amazon компанийн хувьд бол өнгөрсөн арилжааны өдрийн хувьд бол 129% өсөлтийг үзүүлсэн гэсэн ийм нөхцөлийг харж болохоор байна. Тэгэхээр яг одоогийн энэ явж байгаа нөхцөл бол яг компаниудын тайлант үе явж байгаа. Тэгэхээр хамгийн сүүлийн одоо тайлангийн үеэр бол одоо бас технологийн компаниуд ашигтай ажиллаж байгаа ч гэсэндээ илүү их алдагдaltaй одоо хувьцааны үнэлгээ унсан ийм нөхцлүүд бол одоо харагдаад байгаа. Тэгэхээр энэ бол одоо дараагийн одоо 2026 оны за 2 дугаар улирлын тайлан гарахад бас давтагдах магадлал байна гэж бас шинжээчд илүү их онцолж хэлж байна гэсэн үг. Тэгэхээр технологийн компаниудын хувьд бас ингээд тайлангууд танилцуулж сая Метаг дурдж байна тийм. Метатай холбоотой бас нэг мэдээллийг товчхон хүргэе. За Хятадын засгийн газар Meta компани хиймэл оюуны Manus стартапыг худалдаа авах хэлцлээсээ татгалцыг бол тушаасан байна. За энэхүү 2 тэрбум гаруй долларын үнэлгээтэй хэлцлийг цуцлах шийдвэр нь дэлхийн одоо хиймэл оюуны салбар өрсөлдөөн болон геополитикийн хурцлалмал байдлыг илтгэж байгаа хэрэг боллоо. За хэлцлийн эргэн тойронд ер нь яг юу болсон талаар мэдээлэл хүргэе. За одоо энэ шийдвэрийн үндслэл юу байсан бэ гэхээр Хятадын үндэсний хөгжүүл шинжилгээний хороо тус хэлцлийг үндэсний хууль тогтоомж за технологи шилжүүлэг болон экспортын хяналтын журмыг зөрчсөн гэж үзэн за талуудыг хэлцлээс аврахыг даалгасан байгаа. За Manus AI гэж юу вэ гэвэл за анх Хятадд үүсгэн байгуулагдсан за одоо Сингапурт төвтэй Butterfly Effect компани хөгжүүлсэн одоо Manus гэсэн ийм одоо зах зээлийн судалгаа хийх, за код бичих, өгдөл шинжлэх чадвартай юм бие даасан AI агент байгаа. За тус стартап нь жилд 100 сая гаруй долларын орлого олдог маш хурдтай өсөж байгаа ийм компани байгаа. За хоёр талын байр суурийн шийдвэр дээр ямар байсан бэ гэхээр Meta компани зүгээс бол худалдаа авалт нь за холбогдох бүх хууль тогтоомжид нийцсэн гэдгийг мэдээлээд за асуудлыг зохиогч журмын дагуу шийдвэрлэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байгаа. За Хятадын зүгээс гэвэл одоо стратеги ач холбогдолтой AI технологиг Америкийн нэгдсэн улсын компани шилжүүлэхээс сэргийлж за өөрийн технологийн нөөц бололцоогоо одоо хамгаалахыг эрмэлзэж байгаа гэсэн ийм байр суурьтай байна. За тэгээ энэхүү одоо шийдвэрийн үр дүн юу байх вэ гэхээр agentic AI буюу биедан үйлдэл хийдэг юм хиймэл оюун нь одоо технологийн дараагийн том давлгаа гэж одоо яг одоо энэ үед тэгж яригдж байгаа. Тэгэхээр Meta энэхүү худалдаа авалтаар за Microsoft за OpenAI-тай өрсөлдөх гол давуу тал болж авахыг зорьсон ч энэхүү одоо цаад бэрхшээлтэй тулгарсан ийм асуудал гарлаа.